нэг юм хоцроод байна. Ганцхан санал. Энэ нийслэлийн Монгол иргэдийн амьд явах хэрэг. Сүүлийн хэдэн жилд чинь 300 хэдэн хүн угаартаж өглөө штэ. Одоо гадаа 20 өдөрт нь 20 хэдэн хэм, шөнийн хамгийн доотлол нь 40 хэм нэмэх байхад 4-5 хүн угаартаж өглөө. Мэдээ гарч байна. Юус хэлэхээр яах юм бэ? Жилд одоо хичнээн тэрбум, хэдэн зуун тэрбум төгрөг зарсан шүү дээ. Сүүлийн 10 жилд. Улам муудаж байна. Бүрэн ч одоо сүүлдэн муухай юм бодох юм. Гэхдээ энэ ч одоо мөнгө идэх гэж энэ одоо энэ утаа гэж арилгахгүй байдсан биш байгаа даа гэж. Хүний ёсноос гадуур юм хүртэл санаанд орох юм байна шүү дээ. Энийг ер нь яах вэ? Нэг ийм санал байна. Ганцхан санал хотын дараагад хөргүүл яасан юм бэ? Энэ одоо энэ ярилцлагад оролцож байгаа хүмүүсийн өмнөөс санал ураагаад хэрв энэ жил нэг ганц нийслэлийн иргэн угаартаж өгвөл хотын дарга бүх удирдлага багаараа огцруулна та нарыг. Ийм процесс эхлүүлнэ гэсэн үгтэй энэ асуудлыг хөндсөн ийм ганц өгүүлбэртэй тийм бичих гэдэг юм уу одоо юу гэдэг санал гэдэг юм уу хотын даргад хөргүүлвэл ямар вэ? За баярлалаа.